За өнөөдрийн хичээлээр бид нэлээд хэдэн шинэ юм үзнэ. За эхнийх нь бол бэлэн одоо зарим хэрэгслүүдийг гаргаж ирдэг тэр командуудын тухай үзэх юм. За хоёр дахьт нь бол layer үе давхраг гэж нэг юмны тухай үзнэ. За гурав дахьт нь хүрээ хүслэгтийн тухай. За ийм юмны хэсгүүдийг бол яг нь үзэх юм байна гэж. За үүний тулд эхлээд хэдтэй байшин зураарай гэсэн мэлээ. Хизээ 36 тай байшин гэсэн. 36 33 гэсэн шүү дээ. 33 гэсэн. За эхлээд юу ч гэсэн 36-гараа зуурч. Тэгээ 33 болгоё. За offset нь 400 байхаар гадна хан 400, дотор хан 12 гэсэн. За энэ offset нь 400 байхаар дотгошоо дарагдлаа. За баг нь зуръя. Баг нь тэг, даслал тэг. Enter 400 даслал 400 байх юм байна, тийм ээ. Хаан зурагдчих. За энд зурагдсан байна. За энийг rectangular array буюу тэгшүүнцэгт хувилах командаар олшруулчих. Select objects нь ганцхан баг нь enter дарлаа. За 36 гэсэн юм чинь хэвтэйгийн хувьд хэд байх вүлээ? 7 36 нэгийг нэмээд 7. Тийм үү? За хэвтэйгийн rows-ийн between хэд байх вүлээ? 3000. Одоохондоо энэ 36 байгаа юм чинь 10 одоо 36-г 3 таваагаад 12 нэгийг нэмээд 13. Тийм үү? За. За энэ дээр нэг юм хэлье. Бид нар хувилчгаа дараад нэг салгах команд ашиглаад идэг тийм ээ. Салгах командыг яагаад ашиглаад байдгийг бэ гэхээр энэ associative гэдэг энэ командыг идэвхтэй байлгаад байвал эднэр нь бүгдээрээ хамт идэвчээд байдаг. Энэгээр нь идэвхгүй. Одоо миний харагдаж байгаа шиг байлгах юм бол яг нь окей дардсны дараа энэ багнууд хоорондоо ямар ч хамааралгүй байдаг. Ийм идэвхтэй байх юм бол хамааралтай байх юм цэнхэр. Ойлгомжтой тийм ээ? За энэ удаа би их зөв хийцэн гэж бодож байгаа учраас хоорондоо хамааралгүйгээр close хийгээ хаачи. Одоо шууд идэвхжүүлээд харъя. Салгаагүй би салгах команд ашигласангүй тийм ээ. Шууд идэвхжиж байгааг харж байна уу? За энэ мөр хэрэггүй учраас delete. Дараагийн энэ мөр хэрэггүй учраас delete. Дараагийн энэ мөр хэрэггүй учраас delete. Дараагийн энэ хоёр мөр хэрэггүй учраас delete. Одоо энэ 36 33 та байгаа. За 36 33 болгож солиё. Ямар команд ашиглах вүлээ? Ямар команд ашиглах вүлээ? За stretch команда ашиглая. Дээр нь дарлаа. Идэвхжүүлэхдээ ингэж идэвхжүүлж өгөх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ дотор багтаагүй тэр биетүүд ямар ч хөдөлгөөнгүй, объектууд ямар ч хөдөлгөөнгүй. Багтсан объектууд хөдлөн. Гэхдээ хэмжээгээ солихгүй. Харин тал багтсан буюу энэгээр ингээд таслагдаж идэвхснүүд хэмжээгээ хөдөлгөөнд орно, хэмжээгээ солино гэж. За select object дууссан учраас enter бааз цэгийг энэ орой дээр нь авчи. За тэгээ миний яриад байгаа юм ин. Одоо нөө битүү орсон учраас дээдлийн мөр болон тэр багнууд хэмжээ өөрчлөгдөхгүй. Гэхдээ хөдлөх нь үү? Хөдлөнө. Харин тал татаж ирсэн хааны дүрс үзүүлсэн 4 босоо шугам уртаач өөрчлөх нь баярлаач өөрчлөх. Тийм байгааз. За энийг нь би
Игц босоо доош нь явуулахын тулд тэг даслал хасах 3,000. За ингээд сайхан 36, 33 та байшин бий боллоо. Байшингийн хүрээ бий бол. За хамар ханнуудаа хий. За энд босоо голч шугамдаа тий. За offset-ийг дотор хан 12 их гэсэн учраас 120, 2 тавахаар 60. Тэгээд эхлээд баруун гар талдаа байрлууллаа, дараад нь зүүн гар талдаа. За одоо баруун зүүн гарыг ийм нарийнхан ханан дээр маш чухал. Тийм байгааз аль тал нь гэдгийг мэддэхгүй болох гэж байгаа юм тийм ээ. За одоо энийг бас олшруулъя. За rectangle array command авлаа. Объектоо идэвхжүүллээ. Enter дарлаа. За ямар ч байсан between 6000 гэж мэдэж байгаа. Ийшээ хэд байх хэрэгтэй юм байна. За 5 нэг дутаад байгаа юм чинь 5 байх хэрэгтэй юм байна. За дээшээ жоохон богинохон байна. 9000-аар хийлээ. Тэгээ хэд байх нь вэ? 4 байвал таарах юм байна. Таарч гэнэ үү? Яг таарч гооз. За тэгээд close array болгочлоо. Тэгээ энэ ханнуудыг идэвхжүүлэхээр тус тусдаа байгааг харж байгааز. Тийм ээ нөө. Одоо хэвтэйгийн зургийг. За энэний голдоос нөгөө талын гол хүртэл авлаа. Гол шугамаа татлаа. Offset 60 хэвээрээ зөвшөөрөөд enter дарлаа. Эхлээд доор нь байрлуулчих. Дараад нь дээр нь байрлуулчих. За тэгээ гол шугамаа устгалаа. Одоо энэ ханыг олшруулъя. Тийм үү? Rectangle array command авлаа. Идэвхжүүллээ. Enter дарлаа. Энэ дагуудаа 6000 нийт 6 ширхэг байх юм байна. Энэ дагуудаа хэдүүлээ 3000 нийт хэдэн ширхэг байх нь вэ? Ийм ширхэг байх нь. За associative гэдгийг идэвхжүүлэхгүйгээр close array дарлаа. Тэгэнгүүт яаж яана вэ? За илүү хамар ханнуудаа устгахчи. Энэ хамар хан илүү байна. Энэ хамар хан илүү байна. Мөрөөрөө илүү байна, тийм ээ. За ерөнхийдөө юу болчлоо? Өрөөнүүдийн хуваарлал болчлоо. За одоо бүгдээрээ наашаа анхаарах шүү. Бүгд намайг дагах шүү. Бүх хүн намайг дагах. Шинэ юм үзэх шээ. За бэлэн хаалга оруулж ирье. За бэлэн хаалга оруулахын тулд за view зэсэн дээр дарлаа. View зэс, тийм үү? Home insert annotative parametric view. Тэгээд энэ дотор энэ жижиг харагдаж байгаа. Design center гэж нэг юм байна уу? Design center. За энэ дээр даръя. За энэ дээр дарчхаад за энэ дээр дарчхаад за цонхон ямар хэлбэрээр харагдаж байна та нарт? Ямар хэлбэрээр харагдаж байна? За энэ tree view toggle гэдэг энийг юугаар бол харагдаж ах хэвээр. Загвараар энэ идэвхтэй цэнхэр байх хэвээр.
За тэр тохиолдолд бидний Windows Explorer шиг харагдаж байгаа үст тийм ээ. За Windows Explorer шиг харагдаж байгаа энэ юмны эхлээд мэдээж this PC. За энэ компьютер гэдэг дээр нь дарлаа. Нэмэхтэр нь дараад яваад шүү дандаа. За эхлээд яах нь local disk C гэдэг дээр дарлаа. За дараад нь 2 програм файлс байна. Тэрний дээдлэх дээр нь дарлаа. За програм файлс дотроо Autodesk гэдгийн өмнөх нэмхийг дарлаа. За Autodesk-ийн дараа AutoCAD. За минийх бол 2020 байна. Та нарыг 2016 хэдж байдیں۔ Тэр AutoCAD гэдэг дээр дарлаа. Нэмхийг бас дарж сунглаа. За AutoCAD 2020-ийн дараа Sample гэдэг дээр дарна. За үүнийхэн дараа database connectivity гэдэг юм байна уу? Sample дотор database connectivity. За энэ дээр нь дарлаа. За энэний нэмхийг дараад сунгаад гсэн чинь доор нь яг нь floor plan samples гэж юм байна. Энэний нэмхийг дарж сунгаад blocks гэдгийг идэвхжүүлчихье. Blocks. За энийг идэвхжүүлэхээсээ уг нь өмнө нэг юм хийх ёстой байдаг. Бид нөгөө нэгжээ солиё. За тэгэхээр энэ дизайн центрээ түр хаачи нэгжээ солих ёстой. Drawing utilities гэдэг рүү ордог тийм ээ. Icon дээр очиж drawing utilities. Тэгээ units рүү дарлаа. Инч биш миллиметрс байх ёстой шүү. Энэ заавал миллиметрс байх ёстой. За үүний дараа окей дараад миллиметр гэдэг нэгжээ хадгалчихлаа. Одоо дизайн центрын буцаагаад нэй. За блокс нь идэвхтэй байгаа тохиолдолд энэ дээр жишээлбэл энэ санд бол компьютер деск буюу ширээ деск номер 3 доор за бас доор 36 доор 69 доор 72 гэх мэтлэн ийм юмнууд гарсан байна тийм үү. За энэний хаалга 36-г идэвхжүүл дээр нь дараад шууд чирээд энэ цонхноос нь гаргад тавья. За тэгээд дизайн центрээ хаач. За энэ миний хаалга баахна. За үүнийг идэвхжүүлээд дарчи. Идэвхжүүлж дараад move команда хий. Яг энэ одоо энэ хаалганы ингэж харагдаж байгаа хаалганы томруулж гаад энэ гурвалжин дараас нь ав. Тэгээд энд байгаа ханныхаа гурвалжин дээр нь давхарлаад байрлуулчих. Одоо энэ хаалгыг нэг тийш нь 450 зөөгтөл голлоно. Move команда авлаа. Идэвхжүүллээ. Enter дарлаа. Баацыг энэ дээр нь авлаа. Яг нь хасах 450 таслал тэгөө. За гололсон үгүүгийн line команд авчгаа шалгыг голд нь харагдж байна. Гурвалжин тийм ээ. Тэгэхээр гололж. За тэгэхээр нөгөө ханыг таслах, хязгаарлах жижиг шугамудаа анзуурыг. Хаалганы энэ талын хэсгээс нь авч зурх нь шүү. Энэ дээр авлаа. За дараад нь line ахиж аваад энд зурлаа. За тэгээд одоо trim командаараа дасалчээ. Идэвхжүүллээ enter 1 2 дасаллаа. Тийм үү? За одоо энэ хаалгыг олшруулад байх ёстой хануудаар бүгдээр энэ дээр наваачи. Rectangular array command хаалгаа идэвхжүүллээ enter. За мэдээж энд нь 6000 нийт 6 ширхэг хэрэгтэй. Between энэ дээр 3000 rows-ийн хувьд тийм ээ. Нийт хэд вэ? Дөрвөн хэд хэрэг болоод илаа? 8 болоод байсан бол энд бас 8. Close array command хэрэгэлчихье. За одоо хэрэггүй хаалгануудаа эхлээд устгахчи. Хэрэггүй энэ хаалгануудыг устгалаа. За одоо дараад нь энэ хаалгыг эргүүлчихье.
mirror. За эргүүлэх line болохоор багны голын шугам болдог. Yes. За энэ хаалгыг эргүүлчлээ. Дараад нь энэ хаалгануудыг эргүүлчихье. Mirror command авлаа. Хаалгыг бүх баг нь хамар хантаа нэтгэжүүллээ. Select object дууссан enter. Mirror-ын шугамыг багны голоор авъя. Yes. Дараад нь ахаад энэ ханыг яагаад энэ хаалгануудыг эргүүлж байгаа гэхээр дотгошоо онгойдаг хаалганууд болчиход байна. Тийм учраас авч эргүүлж байгаа тийм ээ. Select object мөн дууссан ингээ. За багны голын шугамыг бас авлаа. Yes. За хаалгануудын зарим нь илүү байна. Энэ нэгт өрөөнүүд байхгүй. Тийм учраас энэ хаалгыг арилгалаа, солбоод 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 энэ хаалгыг арилгая. Ахаад энэ дээр солбоод явуулчих. За одоо өрөө болгон нэг хаалгатай харагдаж байна. Бүгдээрээ юуг нь зүсэд хануудын зүсэд бүгдийг нээчихье. За ерөнхийдөө хаалгануудаа ихэнх хаалгаа нээчлээ. Та нар анзаарсан бол хоёр хаалгыг нэгт онгойлгосонгүй. Хоёр гэсэн. Нэгийг нэгт онгойлгосон байх шүү. За эхний ээлжинд trim командыг ингээд дуусгая.